За бүгдээрэнд нь орой минь. За манай CRT-ийн лекцийг сонсё гэж сонгож орж ирсэн хүмүүстээ баярлалаа. За эхний лекцийг болохоор яг ерөнхий шууд паблик маягаар хүмүүст те суурийн бүх хүмүүс зориулаад паблик маягаар оруулж байгаа. Тэгээд дараагийн лекцэнд орохыг хүсэж байгаа хүмүүс байвал юу байгаа те сонголтууд байгаа те exam юм уу EBC-ийн айл нэгээр нь депозито гэдэг арилжаа их дүнгээр хийгэрэй гэсэн байна. Өнөөдрөөс ерөнхий лекцүүд нь эхэлж байгаа. Бүх лекцүүд давхар хадгалагдаад явна. За тэг ямар ч гэсэн лекц руу гараад ба. За CRT гэдэг байгаа нь болохоор ерөнхийдөө ICT-ийн арга барилуудын нэг хэсэг байгаа. За яг ICT-ийн арга барилыг судалж байгаа хүмүүсээс нийтлэг алдаанууд гаргадагуд нь юу вэ гэхээр яг маш том концепт дотроос яг өөрийн гэсэн арга барилаа олж авч чаддаггүй. Дэндүү олон төрлийн зүйлс аваадаг, дэндүү олон концепцууд байгадаг. Яг алийг сонгож арилжах юм бэ гэдэг нь маш тодорхой бус болчдөг. За тэгэнгუთ CRT нь болохоор яг тухайн ICT-ийн концепцууд дотроос чухал хэсэг тогтхоонуудыг нь сонгож аваад яг дүрмэн дээр суурилсан буюу ямар ч тэнэг хүн харсан. За энэ дүрмүүдийг дагахад би ингэж арилжаанд орох юм байна гэд арилжаа их боломжтой нэг арга барил байгаа. За CRT-г болохоор ихэнх хүмүүсийн мэддгээр бол одоо нөгөө нэгдүгээр клиент 3 лаанаас бүтцтэй те нэг лааны хаяг нь авсан бол 3 дахь лаа маань эсрэг чиглэл рүү дистрибьюшн орж ирнэ гэдэг нэг ийм ойлголт байдаг. За тэгвэл яг энэ нийтлэг ойлголтоос хойшоо ерөнхий бол бид нарт яг энэ CRT-г бүрэн өөрийн болгохын тулд яг 5 зүйл маш сайн хэрэгтэй болно. Тэгээд нэгдүгээрт бол угаасаа яг basic модель буюу яг энэ CRT-г юу болох юм бэ гэдэг байгаа те модель маань ямар учиртай зүйл юм бэ гэдэг мэддэг байх шаардлагатай. За хоёрдугаарт болохоор нөгөө ICT-ийн онол дээр байдаг цаг хугацааны онол орж ирнэ. Өдрийн аль хэсэгт үүсэж байгаа CRT-нууд нь аль илүү үр дүнтэй байх юм бэ гэдэг. Тэгэхгүй яг нэг CRT-ийн нэг YouTube-ийн бичлэг үзчихдэг ч гэдэм үү яг нэг моделийг сурчлаа гэж боддог. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр маш олон хүмүүсдэг тэр CRT-ийн дээрээс аль нь ажиллахгүйг нь хэлж мэддэггүй. Энэ CRT бол байнгын үүсэж байдаг. За тэгээ мэдээж ажиллах үе нь байна, ажиллахгүй үе нь байна тийм. Тэгэхээр бид нар цаг хугацааны онолын хоёрдугаарт маш чухал ахнэ. За цаг хугацаа болон CRT-ийн үндсэн хөдөлгөөний ойлгож байгаа хувьд бол IPTA буюу Interbank Price Delivery Algorithm гэдэг ICT-ийн үндсэн ханшийг хөдөлгөдөг зарчим, 4 зарчим байна. Accumulation хөдөлгөөн явагдах хэвээр, manipulation хөдөлгөөн явагдах хэвээр, distribution хөдөлгөөн явагдах хэвээр. За тэгээд дараа нь reversal юм уу continuation хөдөлгөөний айл нэг явагдана гэдэг нэг 4 хөдөлгөөн ээлжлээд хөдөлдөг. За энийг илүү та хэдийн мэдгээр хэлье гэж байгаа юм бол нөгөө AMD буюу нөгөө accumulation, manipulation, distribution гэдэг нэг юм модель байгаад да. Энэ модель байгаад байгаа тийм. Accumulation явлаа, manipulation явлаа, distribution. За CRT гэдэг бол ерөнхийдөө яг энэ хөдөлгөөнийг зөвхөн 3 лааны хувьд ч юм уу тийм тодорхой хэмжээний лааны бүтцэнд хуваарлсан хөдөлгөөнийг хэлээд байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор эдгээр 3-ыг үзсэн дараа turtle soup буюу liquidity хамгаах яг нэг чухал хөдөлгөөн байна. Энэ turtle soup-ыг ойлгоогүй тохиол бид нар CRT дээр угаасаа ирээдүй байхгүй. Яг амин сүнс нь CRT-г яг баталгаажуулж өгдөг амин сүнс нь turtle soup байна. За тэгээд turtle soup-ээс сурч байгаа хүнд бол яг үндсэн CRT-н дээрээ хаана яаж энтри оролтуудаа хийх вэ? Хаанах оролтууд хийх вэ гэдэг энтри модель орж ирээд ерөнхий лекц дуусгая. Энэ удаагийн энэ сарын хугацаанд үргэлжлэх лекц. Тэгэхээр өнөөдрийн хувьд болохоор энгийн CRT модель дээр хэдүүл ажиллана. За CRT нь болохоор candle range theory буюу яг нэг лааны нэг юм одоо хэмжээсийг л хэлээд байгаа. Тодорхой хэмжээний өсөлт байна уу, уналт байна уу те. За энэ бол энэ жишээн дээр бол өсөлтийн жишээ байна. Өсөлтийн лаа байгаа тохиолдолд тухайн лаа маань тодорхой хэмжээний биетэй, хүчтэй том биетэй лаа байх шаардлагатай. Това цагт нээлтийн цэг маань байна. За тэгээд доод зүү хийгдээд үндсэн бие бодогдож дээд зүү хийгдээд хаалтын цэг гэдэг нэг ийм бүтцтэй байгаа. За тэгвэл яг энэ лоос энэ хаа эртлэгийг бид нэр candle range буюу нэг лааны range буюу хэмжээ гэж үзэж байгаа. За тэгвэл энэ хэмжээг бид нэр ойлгохын тулд яг энэ лааны дотоод хэсэг дээр баг цаг дээр яг юу болоод байгаа вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгвэл баг цаг дээр мэдээж нөгөө түрүүний ярьжсэн ханшны шинэ цагийн нээлтэн дээр accumulation буюу насрын хөдөлгөөн явагдаад
доод цэг үүсгэхдээ manipulation болж орж ирээд эндүүлдээсэн cell stop-ууд захиалгуудыг бүгдийг нь хамж дуусгаад үндсэн distribution хөдөлгөөн буюу AMD модель биелээд тэгээд reversal буюу нөгөө Ипитагийн дөрөв хөдөлгөөн маань лааны бүтц дээр орж ирээд хаагдчихж байгаа. За тэнгууд CRT-гийн хувьд бол яг түрүүний энэ лааны бүтцийг хоёр төрлөөр бид нэр CRT-г таньж мэддэг. За ингээд нэг лаа үүссэн байлаа гэж бид нар сая лааны дээд цэг доод цэг за candle-ийн range high range low нэг гэдэг CRT high low гэд мэддэг болчихлоо. Тэгвэл бидний хувьд яг үндсэн логик нь яаж явах вэ гэхээр өмнөх range-ийнхаа лааны high-ыг нэвтэлсэн бол бидний таргет бол дараагийн range-ийн low буюу buy side авсан бол sell side гэдэг яг энэ хөдөлгөөн л явагдаад. За энэ хөдөлгөөн маань болохоор хоёрхан лааны дотор үүсэх боломжтой байдаг. Энэ бол CRT дотроо ордог. Гэхдээ нийтлэг YouTube-ийн бичлэгнүүд төр бас байгаад байдаггүй. За хамгийн нийтлэг YouTube-ийн бичлэгэн дээр байдаг CRT хөдөлгөөн энэ баруун талд харагдаж байгаа энэ хэсэг. Үндсэн candle-ийн хэмжээ бүрдлээ, дээд дооцсны бүрдлээ. Хоёр дахь candle маань эхний candle-ийн high-ыг аваад хамгийн чухал нь эхний candle-ийнхаа range-ийн дотроо буюу хэмжээс дотор нь хаагдсан тохиолдолд гурав дахь лаа маань үндсэн distribution хөдөлгөөн нэгдүгээр лааны low цэг рүү буюу үндсэн хөдөлгөөн доош унж ирээд нэг CRT хөдөлгөөн бүтэж байна гэж үздэг. За тэгвэл CRT-г бид нар зөвхөн 3 лаанаас үүдэлтэй гэж хэлж болохгүй. За яагаад тэгэхээр лааны range буюу high болон low цэгүүд маань үүссэн байхад энэ high low-ыг аваагүй бол энэ дотор хэдэн ширхэгч жижигхэн лаанууд үүсч болно. Ингээд жижигхэн дойжи лаанууд үүсээд жиж болно. Ингээд завсрын хөдөлгөөнүүд accumulation хөдөлгөөн л яваад байна. Хамгийн гол нь эхний candle-ийн range high-ыг liquidity sweep буюу тэр turtle swap гэдэг хөдөлгөөнийг хийгээд үндсэн чиглэлийн дагуу эсрэг хөдөлгөөн орж ирэх хүртэл бид нар энтрийг хүлээгээд сууж байна гэсэн. Энэ дотор жижигхэн лаанууд үүсээд хам бол за энэ дотор ингээд за high авч чадахгүй юм чинь sell руу явах юм low авч чадахгүй юм чинь дээшлэх юм уу хаамаагүй арилж чамд бол хийж болохгүй. Аль нэг high авахдагыг заавал хүлээдэг байна. За ерөнхий бол юм байна. За тэгээд яагаад CRT маань заримдаа ажиллаа заримдаа ажиллахгүй байгаа юм бэ? Жишээлбэл энэ чинь лааны бүтэн лааны range үүссэн байна шүү дээ. Томруулж болох нь. За. Энд чинь ингээ бүтэн нэг лааны range үүссэн байна. Энэ лааныхаа range high-ыг нь аваад хоёрдугаар лаа маань range нь дотроо хаагцсан байгаа гэдэг. Тэгэл гурав дахь лаа маань low авч чадалгүй. Уналд орж ирсэн ч гэсэн ардаас нь distribution дэше ороод ирсэн. Энэ яадаг вэ гэхлээр CRT must be in POI гэсэн байна. POI гэдэг нь point of interest буюу сонирхлын бүс гэж байна. За өмнөх манай 8 сарын лекцэнд суусан хүмүүс байгаад сонирхлын бүсийг бол маш сайн мэдж байгаа. Сонирхлын бүсийн талаар дараагийн лекцүүд дээр орно. Яг нь том цагийн одоо нөгөө fair value ч гэдэг юм, order block, breaker block гэдэг юм уу яг та ханшны reversal буюу эсрэг чиглэлийн хөдөлгөөн ханш тухайн цаг дээрээс хариу үйлдэл авах боломжтой чухал бүсийг бид нар POI буюу point of interest гэж нэрлэж байгаа. CRT үүсгэхийн тулд заавал point of interest буюу чухал ханшийн бүсэн дээр ирсэн байх шаардлагатай. Энэ нэг. За тэгээд бас нэг хүмүүсийн мэддэггүй CRT-ийн төрөл болохоор энэ tap and go буюу за энэ бол өсөлтийн чиглэлээр жишээ авсан байна. Үндсэн лааны range high болон low цэг бүрдсэн байна. За хоёр дахь лаа маань нээлтийн цэг явагдаад доод зүгээ хийхдээ өмнөх лааныхаа 50% буюу нөгөө consequent encroachment эсвэл equilibrium гэж нэрлэдэг те. Тухайн candle-ийнхаа equilibrium буюу 50%-аас нь үндсэн чиглэлийн дагуу өсөлтийн хөдөлгөөн гарч ирж болдог. Тэр бид нар энэ нөхцөл байдлыг ч гэсэн тооцоолох хэрэгтэй байдаг гэсэн. Хэдүүлээ live chart-ны жишээнүүд авч үзье л да. Жишээлбэл энд нэг CRT үүссэн байна. Энэ өнөөдрийн хөдөлгөөн төр. Өнөөдрийн Asia дээр үүссэн хөдөлгөөн. Хэдүүлээ нэг цагийн chart-ыг авч үзье л да. За нэг цагийн chart-ын дээр хараад үзэх юм бол одоо энэ чинь нэгдүгээр лааны high цэг, low цэг маань бүрдсэн байна. За тэгсэн хоёрдугаар лаа маань яасан гэхээр high low алين ч аваагүй дөөж үүссэн. Тэгэхээр бид нэр энэ дээр арилжаанд орохгүй хүлээнэ гэсэн. За гуравдугаар лаа яасан гэхээр эхлээд range high буюу candle range-ийнхаа high авцсан. Бид нар баг цаг руугаа оруулж байгаа буюу 1 минут руугаа оруулж агаад нэгэнд candle range high авцсан юм чинь баг цаг дээр ямар хөдөлгөөн хүлээж болох вэ гэдгээ setup-уудаа хайгаад эхэлнэ гэсэн үг. Энэ дээр одоо жишээлбэл те ингээд
failure өсөн үлдээгээд CP үлдээж байгаа юм байна гэх магадгүй энэ чинээс хэвлээ. Sell stop хараад stop loss-оо сүүл үлдээсэн swing хаяхан дээр тавьчихна. За тэгээд үндсэн TP-гээ авах хэсэг бол та одоо сонсчлээсэн байна. Candle range буюу те үндсэн лааны хэмжээсийнхаа 50% дээр нь таллаж чадах 50% тааш гэдэг нь partial хагаад TP-нийг аваад үлдсэн full TP-г болохоор хамгийн low цэг буюу candle range-ийнхаа low хүртэл нь харж байгаа. Үндсэндээ ерөнхий ийм stop явагддаг. За ингээд TP-нийг авагдаад break-in тавьчих болно. За тэгээд цаашаага магадгүй цагаад хамруулж байгаа мөртөнгөлөгчвөл range low хизээч үүд юм те. Заавал энийг нэг цагийн дотор тухайн цагтаа багтаж авах гэсэн ойлголт бол байхгүй. Ёсоор ам байгаад 2-3 цагийн дараа ч гэсэн авах боломжтой байдаг. Ингээд нэг CRT-ийн бил бол бүрэн бүрдчихэж байгаа гэсэн. За хоёрдугаар жишээ нь болохоор энд би ясаг түрүүн бэлтжижсэн энэ жишээ баг. За нэг төр устгах. Энэчнээс анзаарах юм бол нөгөө accumulation хөдөлгөөн бол ерөнхий нэг эдийн ирээний рейнжин дээр үүссэн байгаа даа. Эсрэг хөдөлгөөнтэй. Тодорхой трендинг чиглэл байхгүй те. Гэтэл энэчнээс доош lower low хийгээд ороод ирсэн. Manipulation. За CRT мэдхгүй хүний хувьд бол те accumulation manipulation хөдөлгөөн байна гэж үзээд distribution авах магадaltaй гэж логикоор дэшээ харж болно. Хэрвээ ICT-ийн логикийг мэдгүй зөвөр магадгүй доовч гэдэг юм уу илүү янз индикатор ашигладаг хүмүүс бол те moving average-тэй хөдөлгөөн хараад доошо cross хийчлээгээл бахан sell тарах бах те. Гэтэл энэ маань тийм хөдөлгөөн өгдөггүй байх нэ. Энэс өсгөр байх нэ. За энийг лааны рейнжээр нь хараад үзэх юм бол нэг цаг руу ороод харчаал. Биш 4 цаг руу орж. За 4 цаг руу ороод харах юм бол бид нарт нэг ийм рейнж үүссэн байна. Candle range high, candle range low. За тэгээ анзаараад харах юм бол энэний өмнөх ч гэсэн энд candle low цэгийг авсан байна. Гэхдээ дэше higher хийж бол гарч ирээгүй байгаа юм да. Энд өмнөх candle-ийн range high нь байна. Тэгээ ингээ харахаар ерөнхийдөө энэ том candle range-ийн CRT бол үргэлжилсээр байгаа гэж хэлж болно. За тэгээд энэ дээр 2 liquidation double purge хийсний дараа 1 минут руу ороод хэдүүлээ stop харах юм бол энд бид нарт change in the state буюу жижиг shift хөдөлгөөн хийгдээд fair value-тай үндсэн энтригээ хийгээд stop loss-оо swing low-ын доор тавих боломжтой байдаг. За тэгэхээр нөгөө TP-г авахдаа бид нар яадаг гэхээр нөгөө 50% дээр аав те. Энэ candle-ийн range-ийнхаа equilibrium буюу 50% дээр. Хэсгээд авах. Ямар ч тохиолдолд угаасаа CRT дээр энтри хийсэн бол 50% нь бол нэг хэрцэн 2 ба түүнээс дээш рискээр орттой. Тэгэхээр манайхан нэг амар бага TP-н дээр хагасалж хаагаад байна ч гэдэг юм уу те. Шуналтаа заав бүтэн TP-ийн хайрыг нь авнаа гэсэн тиймэрхүү тохиолдол байж болохгүй. Мэдээж зах зээл бол таамаглашгүй учраас ямар нэгэн байдлаар бид нар буруу шинжилгээ хийсэн байж болно. Тэгэхээр 50% дээр ирэх юм бол зайлшгүй partial буюу хагасалж хаагаад тэгээ авцсан дээр гэдэг шүү мөнгө. За одоо жишээлбэл энэ чинь ингээд эхний TP авагдаад okay риск байхгүй болоод break-in тавьчихсан. Ямаадгүй үндсэн position явагдчихдаг гэсэн. Ингээ явсаар хагаад би бол бараг ингэсгээд хаачих бах таа залах үрээд ингэж удаан барьдаггүй төрлийн юм болохоор. Явсаар аваад юм да. За ингээд бүтэн candle range тийг авч байгаа. За тэгээд цаашлаад явах юм бол нэг зүйл анзаарах юм бол бид нар market maker модель гэж ярьдаг те ICT дээр. Яг энэ market maker моделийн хамгийн одоо юу нэрээ зөрөгтэй ихтгэл даахуйц орохоор хэмжээний баталгаа болж өгдөг хөдөлгөөн бол CRT байдаг. Market maker модель дээр бид нарт original consolidation гэдэг тодорхой хэмжээний consolidation өгөгдөөд за нэг дахиад нэг consolidation нэг 3 accumulation хөдөлгөөн өгдөөд эцэст нь smart money reversal гэж өгөгдөөд үндсэн distribution, accumulation, хоёр дахь distribution гэдэг цэн distribution гэдэг ийм хөдөлгөөн байгаа тийм.
Тэгвэл яг энэ market maker моделийн яг энэ хөдөлгөөн маань том цагийн буюу 4 цаг магийн CRT үүсдэг байхгүй. Иймэрхүү. Энэ болохоор лааных нь хайцыг нэмж үүссэн байдаг. 2 дахь хай нэмж автсан, 3 дахь хай нэмж үүсээд иймэрхүү CRT модель байдаг. Энэ дээрээс market maker модулуудыг бас анзаарч харж болдог. За тэгээ үнэхээр та нэг цагийн лаач гэдэг юм уу те 15 минутын дээр CRT хөдөлгөөнийг хараад орж болох ч гэсэн ерөнхий одоо юу ячдаг юм. CRT чинь 3хан лан дээр үндэслээд ерөнхий нэг цөөхөн идэх лан дээр үндэслэж байгаа учраас бидний ашиг авах битний хэмжээ маань жоохон багасаад ирчдэг. Магадлалын хувьд өндөр магадлалтай байдаг ч гэсэн ашигын хувьд бас багасаад ирдэг. Тэгэхээр миний хувьд санал болгох нь CRT-г ерөнхий нэг цаг юм уу нэг 4 цагийн хөдөлгөөн дээр хамгийн багадаа 1 цагийн хөдөлгөөнүүд дээр CRT-г харах нь хамгийн тохиромжтой гэж үзэж болно шүү заагаас. За бич одоо ингээд Nasdaq-ийн хувьд жишээ авсан CRT айгүй гой үүсдэг. Энд дээр жишээлбэлтэй тийм Лондон дээр үүссэн CRT. Candle range-ийн low нь үүссэн. Candle range-ийн high нь. Liquidation sweep билээ. Үндсэн distribution дэше ороод ирж байна. Энэ нэг цагийн чартн дээр. Энд дээр ч гэсэн candle range-ийн low нь үүссэн. Candle range-ийн high нь үүссэн. Low авсан. Үндсэн distribution орж ирээ high авчиж. Тэгээ баг энд ч харагдаж байна дөө. Candle range-ийнхаа high-ыг авсан, үндсэн range дотроо хагдсан. Candle range-ийн low нэлээд удаан consolidation явж байгаад ерөнхий бол авах нь бол TP-г авсан байна. CRT хөдөлгөөнүүд ерөнхий бол юм байна. Яг энэ биелгийнхаа өмнө ч гэсэн бас нэг CRT үүссэн байна шүү дээ. Нэг цагийн CRT-нууд бол айгүй их үүсдэг те. Candle range-ийнхаа low-ыг аваад тэр чигтээ high-ыг аваад ороод ирсэн байх жишээ юм. За ингээд CRT бол ер нь бол айгүй олон үүсдэг. Гэхдээ энэ дотор бага цаг дээр оролтоо ихтэй хүмүүс маш их алддаг. Бага цагийн оролтыг яаж их алддаг вэ гэхлээр 15 минут томдчихноо 1 минут явуулсан. Одоо жишээлбэл за магадгүй энэ авч жишээ гэж үзье. Энд ингээд нэг лайны range байлаа гэж бодоход ухаан цаг буюу 2 дугаар лайн маань хаагдаагүй байх. Одоо нөгөө цаг чухал гэдэг байгаа ш. Цагийн онолн орж ирж байгаа. Ухаан цаг маань хаагдаагүй байхад энэ ч магадгүй change in the state гэдэг юм уу fair value үлдээчлээ IRA ээж гарч ирж байгаа гэдэг. Яаруу энэ лоо дээрээс байдад орчдөг. Бид нар яагаад алдчихдаг вэ гэхээр ердөөсөө цагийн хувьд 3 цагтай энтри хийгээд байдаг гэсэн. За тодорхой цагийн high болон low цаг хаана хэдэн цагийн аль минутад хамгийн их үүсэх боломжтой байдаг вэ гэхээр нэгдүгээрт макро цагаар үүсдэг. Макро нь болохоор тодорхой цагийн төгсгөлийн 50 минутаас дараагийн тодорхой цагийн 10 минут хүртэлх 20 минутын хугацаа. Энэ хоёрын хооронд лааны high болон low цаг үүсэх магадaltaй. Энэ хоёр дээр үүсээгүй завсрын хөдөлгөөн явуучих юм бол цаг доторх за 1 цагийн 15 минутаас тухайн цагийнхаа 30 минутын хооронд бид нарт тодорхой цагийн high low цагууд бүрддэг. Анзаараад хэдүүлээ харах юм бол өнөөдрийн хувьд харъя л та Nasdaq энийг ухраах юм байл л ч. Одоо жишээлбэл 3 цаг эндээс нэгдээ 4-ийн хооронд энд нэгдсэн байна. За тэнгууд 3 цагийн high болон low цаг хаана бүрдсэн байна гэхээр цаг шилжихээс өмнөх 10 буюу шилжсэний дараагийн 10 минут гэхэр чинь макро олны эндээс энэ хоёрын хооронд байна гэхээр яг макро дотор 3 цагийн high бол бүрдсэн байна. Энэ яаж бүрдсэн гэхээр өмнөх цагтаа liquidation аваад хөдөлсөн ч гэдэг юм. За тэгээ эндээс доошогоо 3 цагийн low цаг маань хаана бүрдсэн гэхээр тодорхой цагийн 15 минутаас тодорхой цагийн 30 минутын дотор бүрддэг гэхээр ерөнхий low цаг маань тухайн бүс төр бүрдсэн байгааз мэдчлэн харж байна. За тэнгууд энэний ардаас 4 цагийн high low ч гэсэн бас харж байна. 4 цагийн low цаг нь бас яг макро төр буюу 50-аас 10-ын хооронд байдаг шүү дээ. Энд дэр бүрдсэн. High цаг нь болохоор цаг шилжих
15-аас 30 минутын хооронд гэсэн. Яг энэ цонхнууд дотор л тодорхой цагийн high болон low цэгүүд бүрдээд байгаамаа. Тэгэхээр CRT энтрийг хийх гэж байгаа хүмүүс байвал CRT-ийн low болон high цэгийг тодорхойлцоод яг аль нэг нь хамагдаад reversal буюу эсрэг чиглэлийн хөдөлгөөн энтрийг хийх гэж байгаа бол яг тухайн чухал цагийн бүсгүүдэд бид нар сайн анзаараад харах хэрэгтэй байдаг байна. За цагийн хувьд бол юм байна. За эптаг би өнөөдөр орно гэх юм бол бүр айгу удаан болчих واخ. Тэгэхээр одоо өнөөдрийнхөө лекцийг бол ингээд дуусгаад хамгийн гол нь бактест хэдүүлээ нэг жоохон хийгээд энгийн CRT нэр тэ. За CRT бол бүх цаг дээр үүснэ. Daily 1 цаг 4 цаг бүгдэн дээр нь үүснэ. Тэр дундаа Nasdaq-ийн чартууд дээр бол айгу гоё үүсдэг. Гэхдээ CRT-г бол зөвхөн Nasdaq дээр харилцдаг гэсэн байхгүй. Хамгийн гайхалтай нь Alt Futures Forex Index тэ мөнгө зис бүгдэн дээр нь CRT үүсдэг. Жишээлбэл евро USD бүр нэг random chart руу ороод харъя л та. Random 4 цагийн chart, евро USD-ийн chart ороод харъя. CRT үүссэн байна. Энд дээр бол бүр төгсийн CRT үүссэн шүү дээ. Candle-ийн range high нь аваад range дотроо хаагдаад энэ candle-ийн range low нь энд байна гэдэг чинь энд бол ингээд ерөнхийдөө нэг 134 пипний типний арилж байсан байна. Тэнгуутаа яг энэ биелж дуусан гутаа шууд энэ доор хуучин alt low аваад дээрээс нь дахиад candle range-ийнхаа low-ыг аваад тэгээ өргөжлөлөг candle range-ийнхаа high нь авцсан байна. Энэ дээр нэг бүрдсэн байна. За тэгээ ингээ хараа явжээд бүр авар үүссэн байх. Энд бас нэг жижигхэн scalp бол үүссэн байна. Candle range-ийнхаа low-ыг авагдаад candle range-ийнхаа high-ыг авагдаад range дотроо хаагцсан дараагийнх нь үзүүлэх. Тэгвэл яг энэ жишээнүүд дээр хэдүүл оролтын нэг хаана хийх боломжтойсэн тохиож байгаа харьцуул. Бол 1 минутын дээр л хайн үүсэж байгаа юм. Яг 4 цагаар харсан юм чи 5 минутыг багсан. За нэг candle range high нэг иймэрхүү тогтсон юм байна. За би бол энэ чэнэс нэг жоохон flip татж агаад equilibrium-аас дээшээ гаргуулж ирж агаад counter орох нь орохгүй нэ. За энд бол ерөнхийн нэг юм displacement маягийн хөдөлгөөн үүсээ. За энэ бол нэлээд том breaker үүсчихлээ та. Би бол энэ хавцаанаас сэлдүү сэлтгэл юм байна. Entry өгөхгүй явсаар аваад CRT руу очсон юм шүү дээ. Би бол энэчнээс сэл орох юм байна. За яг энэчнээс шууд ингээд breaker дээр нь интерес ингээд stop loss-ын swing гаяхан дээр хийж тавьтал. Үзүүлэлгөөний CRT-ийн range-ийн магадгүй midpoint хүртэл нэг тип юм чи. 1.1.5-тай энэ. Тэгээ үлдсэн full типийг ингэж аамаа гэдэг. Тэгээ ерөнхий CRT-гаар оролцож явах 1.2-оос ерөнхий илүү ээждэг учраас тогтсон риск бариад ороход урт хугацаанд ашигтай байдаг. Хамгийн гол нь зөв цагтаа зөв ханшныхаа үед л энтрийг хийх хэрэгтэй байдаг гэсэн үг шүү. За guys. Тэгээ энэ дээр бол нөө 4 цагийн жишээ авсан учраас би 5 минутын дээр энтрийг хийдэг байгаа. 1 цагийн жишээн дээр бол ерөнхий 1 минутын дээр энтрийг хийчих болно гэсэн. 4 цаг дээр 1 минут харахаар дэндүү том цаг, дэндүү бага цаг хоёр холилдоод ирэхээр толгой эргээд нөгөө дэндүү том цагийн хөдөлгөөн дотор чинь бага цагийн зөндөө олон хуурмаг нөгөө manipulation хөдөлгөөнүүд орж ирээд идэв. Иймэрхүү. Тэгэхээр аль болох ойрхон цагуудаа харцсан зүгээр гэдэг шүү сагаас. Жишээлбэл ингээл амар айц үсэстэй тий. Би авахаас нэг хэдэн минутын доо ингээл дэшээ гараад ирэх юм бол хүмүүс чинь фомор бол ирж байгаа хаана өстэй. Тэр 1 минут хитрхи ойртуулж харах юм бас утгагүй байгаад байдаг. Айц нэлээд удажж авсан. Candle range low биш үү? Тийм зовоож авсан. Араа минут. Нэг цагаар хүлээвч тэгвэл. За. Их мэдчлээ энтринууд хийгднэ. За, одоо бол яг энтрийн модулуудын талаар яриад эхлэх юм бол амар удчих ба. За, ямар ч гэсэн CRT-ийн танилцуулгын юм байна. За, тэгээд дараагийн лекцүүдээр болохоор юу орох нь ойлгомжтой болчих жоо. Яг энэ чухал цагийг дэлгэрүүлж орно. За, тэрний дараагийн хичээл дээр эптаг дэлгэрүүлээд
Тэгээд turtle soup-ийг бүр нарийн дэлгэрүүлнэ. Turtle soup бол нэрийн мэдхээр ерөнхийдөө л за нэг өсөлтийн трендтэй явж ялаа гэж бодоход тренд эргэжлээ гэж хүмүүсийг айлгаад үндсэн чиглэлийн дагуу өсчдөг хөдөлгөөн л байна. Энэ юу харуулад байна гэхээр turtle soup буюу энэ дугаар liquidity-г бүгднийг хамж дуусгаад үндсэн трендийн чиглэлийн дагуу өсөж байгаа хөдөлгөөнийг л хэлээд байна. За тэгвэл turtle soup дээр юу үсэж байгаа юм гэхээр ердөөсөө яг энэ ловыг аваад байгаа хөдөлгөөн чинь CRT-гийнхаа candle-ийн ловыг аваад дараагийн candle-ийн high хүртэл рүү явж байгаа. Энэ хөдөлгөөнийг хэлж байгаа. За тэгвэл яг энэ хөдөлгөөнийг 3 дугаар лекцээр дэлгэрүүлж тайлбарлах нь байна. Тэгээд биш 4 дугаар лекцээр тэгээд яг entry моделууд 3 төрлийн entry байгаа. Change in the state дээр entry байгаа. ICT-ийн unicorn моделийн entry байгаа. Order block дээр entry байгаа. Ингээд 3 төрлийн entry байгаа. За тэгээд ерөнхийн нийтдээ 5 удаагийн лекц ороод CRT дууснаа. Ерөнхийдөө 5 удаагийн лекц ороод CRT модель маань дуусгая. Айгүй энгийн болохоор нэг амар ойлгомжгүй зүйлс бол байхгүй. Яг ICT-г би яагаад өөрөө CRT-гаар бас арилждаггүй вэ гэхээр жоохон нөгөө ашиг авах хэмжээ нь хязгаарлагдмал байгаад байна. Жишээлбэл хэдүүлээ ганцхан л агаар л хязгаарлагдчихж байгаа гэсэн үг. Магадлал нь CRT-ийн магадлал маань энгийн арга барилуудыг бодоход хамаагүй өндөр л байдаг л та. Win rate өндөртэй байдаг. Ингэсгээд нэг 2 дахь лаа маань ингээ гараад ирдэг. Тэр би 3 дахь лааныхаа TP-г авъя гэхээр энэ лоо хүртэл харахаас өөр сонголт байхгүй тийм. Тэгмүүд магадгүй би үнэхээр маркет мейкер модель харилцаж байгаа бол би бүр энэ лоо хүртэл хардаг арилжаа юм байна шүү дээ. Эндээс орсон бол энэ хүртэл хардаг арилжаа юм л та. Тэгж жоохон шунхаардаг учраас би CRT бол өөрөө ашигладаггүй байгаа. Гэхдээ арга барилынхаа хувьд бол гүнзгий төвшөнт нь судлаад үзсэн байгаа. Хаяадаа ч гэсэн өөрийнхөө арга барилтаа хослуулад бас арилждаг үед бий. За тэгээд техник лекц хэдүүлээ ингээд дуусгая да. Хадгалагдчихж байгаа. Тэгээд дараагийнхаа лекцээр уулзлаа. Bye guys.